жирийн өнгөрсөн цагийг үзье. Past simple tense. За чанартай мэдлэг бүтээхийн тулд бүгдээрээ яаж бүтээх вэ, юу гэж орчуулах вэ, хэзээ хэрэглэх вэ гэдэг энэ шатааралаа баримтлана. За жирийн өнгөрсөн цагийг болохоор бид нар одоо бүтээхдээ дөрмийн үйл үг байх юм бол ed гэдэг төгсгөл залгана. Одоо discussed, used, played гэх мэтээр. За харин дөрмийн бус үйл үг байх юм бол дөрмийн бус үйл үгийн жагсаалтыг бол тойл бичиг сурхачгууд дээр оруулж өгдөг 300 гаруй юм үг байгаа. За тэрнээс хамгийн түгээмлүүдийг нь болохоор түрүүчийн хичээл дээр өгсөн 3-3-аар нь жагсааж бичсэн үгний 2 дахь үгийг авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл go went gone гэжээвэл went гэдэг нь явсан гэдэг жирийн өнгөрсөн цагийн үгээ гэж ойлгох хэрэгтэй. За орчуулгатай бол сансын сонсон гэдээ орчуулчихна. Явсан ирсэн очсон уусан гэд. За өнгөрсөнд нэг удаа тохиолсон, агшин зур тохиолсон одоо нэг удаа хийсэн үйлийг л илэрхийлдэг. Ганцхан туслахтай дид гэдэг туслахтай. За дидийнхаа тусламжтайгаар асуултаа зохионо. Дидийнхаа тусламжтайгаар товч хариултаа өгнө. Мөн одоо үгүйсгэх хэлбэр дээрээ бас дидэнд гэж яагаад оруулна гэсэн үг. Ганцхан туслахтай цагууд ерөнхийдөө их амархан гэж ярьсан байгаа. За тухайлбал одоо жишээ болгоё. I ate 2 sandwiches and drank a cup of coffee at my breakfast this morning. Би төгсгөл рүүгээ очино. Өнөө өглөөнийхөө цайн дээр 2 хачиртай талх идэж 1 аяр кофе уусан гэж. Сансын сонсон гэд орчуулчихна. The sun. За хорвоод ганц байдаг юмыг дэ гэдэг ялгамжтай бичнэ. Нар сар од гаригсыг хүндлэх үүднээс дандаа томоор очино. The sun rise гэдэг үг нь дөрмийн бус учраас rose up at 5 this morning. За нар өнөө өглөө 5 цагт мандсан. За I paid. За төлөх гэдэг үг дөрмийн биш үг байгаа. I paid my tuition by cash. Би бэлэн мөнгөөр сургалтынхаа төлбөрийг төлсөн. Одоо асуулт тулж ийн дид нь урдаа гарлаа. За асуух өгүүлбэр болон үгүйсгэх өгүүлбэр дээр үндсэн үйл үг нь дөрмийнх байна уу, дөрмийн биш байна уу хамаахгүй анхдагч хэлбэрээр хэрэглэнэ. Давхар хуургаж болохгүй. Did you transfer? Transferred гэж давхар хуургаж болохгүй шүү. Did you transfer your money? Чи мөнгөө шилжүүлсэн үү? Шилжүүлсэн бол юугаар тусалсан? Түүгээр нь буцаагаад yes I did. Үг бол no I didn't гэж тавилж байна. I didn't choose чимгээ as my dancing partner. Би бүжгийнхаа хамтрагчаар чимгээг сонгоогүй. Анхдагч хэлбэр орж ирж байгаа. Харин I chose одоо хургаж ш дулмаа instead of her. Харин түүний оронд дулмааг сонгосон гэдэг. We planted 20 aspens in our yard yesterday. Бид нар өчигдөр хашаан дотроо 20 улиас тарьсан. How many pairs of shoes did you sell yesterday? Чи өчигдөр хэдэн хос гутал зарсан бэ? Хосоор нүмсдэг хос шөмбөгтэй хувцсыг олон тоонд хуургатай pair гэдэг үгийг ашиглана. I sold just 6 pairs of shoes. Би ердөө 6 хос гутал зарсан. How did you solve such a complicated algebra problem on your own so successfully? Үйл эзэн чи яаж төгсгөл рүүгээ очино? Ийм амжилттайгаар биеэн дааж ийм ярвигтай алгебрын бодлогыг бодсон юм бэ гэж. За тэгэхээр одоо нэр үгтэй байвал сачийг ашиглана. Тэмдэг нэр юм уу дайвар үг байвал сөөг ашиглаад ийм тийм гэж хүч нэмж орчуулна. Иймэрхүү тиймэрхүү гэж. За how did you solve гэсэн учраас somehow яаж игээд гэсэн утгаар хариулж болно. Did you break this window? Чи энэ цонхыг хагалсан уу? No I didn't break it. Үгүй би хагалаагүй. Someone else broke it. Хэнийгэн өөр хүн наатахыг чинь хагалсан гэд зөвхөн батлан хүүрн хэлбэр дээр үйл үгээ хуургана. 24 years ago 24 жилийн өмнө a kilogram of sausage cost 7 төгрөг 20 мөнгс and 10 төгрөг 60 мөнгс depending on its size. За 24 жилийн өмнө 1 кг ям хэмжээнээсээ шалтгаалаад 7 төгрөг 20 мөнгө 10 төгрөг 60 мөнгөний үнэтэй байсан. Cost. Харин одоо but now it costs over 10,000 төгрөг. Одоо бол 10 гаруй мянган төгрөгийн үнэтэй байгаа гэдэг. За ийм байдлаар үүсэж хэрэгэлдэг цаг байгаа. За тэгээд 1004 номны 31-р хуудасны 209-ээс одоо 202-аас 209-р дөрмийн одоо 101-ээс 111-р хариутай дасгалыг ажиллаж
Мэдлэгээ батжуулаарай. Баярлалаа.